За энэ дээр одоо яг манай менежментийн хөгжлийн үе тийм ээ зах зээлийн нөхцөлд ороод ямар шиг төвшөнд явж гэнэ гэдгээс эхлэх баг. Одоо бол үндсэндээ одоо 30-аад жилд тийм ээ зах зээлийн нөхцөл Монголд бол менежмент бас өөрийнхөө хөгжиж байна л да. Гэхдээ энэ хугацаанд яасан гэхээр одоо бизнесийг үүсгэх бий болсон тийм үүсгэн байгуулагчид өөрсдөө одоо бүх шийдвэрийг гаргаж тийм өөрийнхөө одоо компани эсвэл гар дээр нь зогсоох гэж бүхэл одоо чармаалтаа гаргаж өдөө хүрсэн. Яг энэ хугацаанд олон компаниуд амжилттай болсон. Хэдий ч яг ерөнхийдөө менежментийн арга барил нь бол одоо өмнөх нийгмийн тийм ээ тэр одоо удирдлагын арга барил дээр холцоо явж ирсэн байна. Одоо бол юу гэж хэлэх гээд нэхээр бизнесийн хөгжлийн 2 дугаар үе шатууд эхэлж байгаа. Одоо үүсгэн байгуулагчтай маань томоохон компаниуд ер нь өхөл төрлийн компаниудын үүсгэн байгуулагчдын хүүхдүүд том болж байна тийм ээ дараагийн үе орж ирж байна. Тэгэхээр энэ үеийн одоо залуу захирлуудад бол гарцаагүй хэрэгтэй байна. Ер нь яг зөвхөн зах зээл хөгжсөн орнуудад бол компанийг авч явах захирлаа эртнээс бэлддэг ийм л зарчимтай юм байл л баг хүүхэд байгаас нь бэлддэг тийм ээ. Ялангуяа гэр бүлийн компаниудыг бол мэдээж хэрэг тэр гэр бүлийн компани бол үе заалга хэмжилж авч явах хэрэгтэй. Тийм болохоор хүүхдүүдэд бол багаас нь бэлддэг тийм. Энэ компаниг одоо удирдахч болох шаардлагатай. Бүхэл чадваруудыг олгодог, ажлын дадлага олгодог. Манайх ч гэсэн киноноос зөндөл харж байгаа байх л та сүүлийн үед бол их олон кино гарч чинь тийм ээ. Японы, Солонгосын, Хятадын, Турк ингээл Америк ингээл тэнд яг хөөхөр дандаа бэлдэж байгаа тийм ээ. Сургууль соёл төгсөөд ирэхэд нь хүртэл одоо тухайн бизнесийн хамгийн доод түвшний ажлаас эхсүүлэл явж байгаа шүү дээ. Тэрнээсээ одоо манайхан шууд эренгүүт нь одоо төвчийн дарга юм уу гүйс захирал тавихгүй байна. Яг гэвэл компанийг одоо тогтвортой амжилттай авч явна гэдэг бол тухайн хүнээс нэлээд ур чадвар туршлага шаардна л да. Тэгэхээр одоо мэдээж хэрэг 2 дугаар үеийн маань залуу үе одоо гарч ирээд эднэрт маань бол яг мэдлэг байж болно тийм ээ. Гадна дотны сайн сургуулиас бол тодорхой хэмжээний мэдлэг авч болно. Тэгэхдээ яг ажил дээр мэдлэгээ одоо чадвар болгож гаргаж үр дүнд хүрэн тийм компаниг амжилттай сайн явуулна гэдэг бас нэлээд хугацаа орно л доо. Хугацаа орно. Тэгэхээр яг зүгээр одоо бидний хамтран хийж байгаа хөтөлбөрийн хувьд бол коучийн хөтөлбөрийн хувьд Монголынхаа менежментийн одоо энэ салуу 2 дугаар үе шатны удирдагчдыг богино хугацаанд ур чадварын өндөртэй болгох тийм ээ. Тэгснээр компаниудаа мань хөгжил хурцсах байх. Одоо бидний олон жилийн турш яриад байгаа компаниуд олон улсад өрсөлдөх чадвартай болоход бас нөлөөлөх болов гэж бодож байгаа. Тийм болохоор одоо энэ коучийн хөтөлбөр бол тийм ээ. Одоо энэ менежментийн олон талтай ур чадварыг эзэмшихэд орох их хугацааг хэмнэх, товчлох. Ялангуяа дадлага туршлагын талын одоо тэр чадваруудыг, чадамжуудыг богино хугацаанд олгох талаар арчиж гэж бодож байгаа.